Баярлалаа хамтдаа эрхэм үзэгч та бүхэндээ баярлалаа. За үргэлжлүүлээд бид бүхэн зочны болонгаа үзэгч танд хүрэхэд бэлэн болсон байна. Тэгэхээр яг одоо студид маань зохиолч Оюун Гэрэл хүрэлцэн ирсэн байна. За танд амралтын өдрийн мэнд хүргэе. Амралтын өдөр аядахтаа сайхан өнгөрүүлж байна уу та? Сайхан байна. Баярлалаа. За хавар болоод тэр үү тийм ээ. Өдөр уртсаад за таны хувьд завгүй өдрүүд өнгөрж явах шиг байна. Тий, яг энэ амралтын өдрүүдэд бол уншигчтайгаа уулзах тий, тэгээд гарын үсгтэй хөдөлთა хийх, тэгээд янз бүрийн тийм зүйлүүд төлөвлөсөн байгаа. Тэгээд намайг өрсөнд баярлалаа студидтэй. Тэгээд номынхын тухай бас илүү олон хүнд танаа суугаар дамжин хүргэж байгаад баяртай байна. За уншигчдын маань, үзэгчдийн маань бол хамгийн их хүсэн хүлээсэн Ногоонуудын лам романы цуврал 3 дугаар бот Үүрийн голын чулуу роман нээлттэй хийгээд за та бол одоо энэ номоо сайхан үлгээдэн аваад удаагүй байна. Нээлт их сайхан болж байгаа харагдсан. Үзэгчдийн сэтгэгдэл их сайхан байгаа харагдсан. Өнөөдөр ингээл номынхаа нээлтийг хийснээс хойш ингээ 3-7 хонцсон байгаа байхгүй юу? Эхний өдөр яг ингээд нээлттэй хийн гэж яхад надад маш их айдас байсан. Би ерөөсө хүн уурхаасаа айжсэн. Тэгээд зүгээр нээлттэй зарлцсан байхгүй юу? Нээлттэй зарлаад за Ногоонуудын ламынхаа нээлтийг хийх гэж байгаа шүү. Хүссэн нэрээрээ гэд ингээд номын дэлгүүрүүд дээр байна шүү гэд ингээд номын дэлгүүрүүдийн хаягийг зарласан. Тэгээ миний айдас юу байсан бэ гэхээр урд нь ингээ 2-2 бестселлер гаргацсан. Ногоонуудын лам 60 цагаан хойно 2 хоёулаа ингээд хүмүүсийн зүрх сэтгэлд бүр шингэцсэн байхад гарч ирж байгаа 3 дугаар дэвтэр нь гологдох вэ. Наадах чинь Ногоонуудын ламын үргэлжлэлт биш вэ штэ гэж хүн шүүмжлэх вэ те. Тэгээд шүүмжилсэн хүмүүс ингээд одоо номын манд голоод одоо сэтгэл дундуур үлдэх вэ. Тэрнээс би маш их айжсан байхгүй. Тэгээд номынхаа нээлтэн дээр ирсэн чинь нөгөө хүмүүс зүгээр л өөртөө цуглардсан байсан. Тэгэл цагаараа очрлол ингээд гарынхаа үсгийг зурулж яхад нь би гарын үсэг зурхтаа бүр ингээд аз хур дээр бүр 5 цаг гарын үсэг зурж байгаа шүү дээ. Тэр олон хүнд гарын үсэг зурж яхад би ганцханаас айжсан байхгүй. За авахтаа явал авчлаа тий. Урдс аваад гэртээ харьчлаа. За тэгэл одоо ингээл 5-6 хоногийн дараагаас эхлээл ингээл загнаад эхлэндээ гэл би айгүй айжсэн. Тэгээ энэ номонд гарч байгаа үйл явдлууд хүмүүс таалагдах болов, гарч байгаа бааtruуд нь хүмүүст таалагдах болов, хүмүүсийн тэр хүсэн хүлээсэн сэтгэл зүрхийг гжигдэх юм байж чадсан болов тий. Хамгийн гол миний номноос ч хүмүүс нэг талдаа ингээд сэтгэл гэгэлзүүлсэн сайхан дүрслэлийг хүсдэг, тэрийг олж харж мэдэрдэг, байгалийн сайхныг мэдэрдэг, улсынхаа түүх дурсгалын сайхныг мэдэрдэг. Тэгээд тэрэн дотор бас ингээ эх орноо гэсэн, ард түмнээ гэсэн, тусгаар технологи гэсэн юм гүнзгий дүгнэлтүүд, гүнзгий одоо ойлголтуудыг хүмүүс бас миний номноос авдаг давхар. Тэгээд тэр гүнзгийд нь одоо хүрч чадсан уу? Тэр одоо хөнгөн шингэн бас гэгэлгэн тэр хэрэгцээнд нийцсэн үү? Ер нь тэр өмнөх 2 дэвтэр дээр байгаа тэр хөнгөн гой хайр дурлал яриад байгаа мөртлөө цаана улсынхаа түүхийг өгүүлээд байгаа, цаана улсынхаа чухал үнэт зүйлийг өгүүлээд байгаа. Тэр юм маань энд яг нөгөө хоёрын зиндаанд орж чадсан уу гэдгээс л их айжсэн. Тэгэл ер нь эхний 7 хоногт бол баярлж чадаагүй. Яг үннийг хэлэхэд бол ном зарагдаал хүмүүс аваалсан. Тэгэд яг хизэнээс яг үнэн голоосоо бүр баярлаад ингээ бүр гэртээ ингээ бүжгэлмээр болсон бай гэхээр яг анхны сэтгэлдлүүд ирснээс хойш. Тэгэл анхны сэтгэлдлүүд ингээл нэг 5 хоногийн дараагаас эхлээл ирж эхэлсэн. Тэгэл уйлж дууслаа л гин яг нөгөө Ногоонуудын лам 60 цагаан хон дээр хүмүүс яаж уурдгуу яг тэргээрээ сэтгэл хөдлөлний гарч ирээл. Тэгэл за ном болчихжээ гэл. Тэгэл одоо баярлж гисэн. Тэгээд ер нь сүүлийн 14 хоногт бол өдөр болгон уншигчдын сэтгэлийг уншиж баярлаж ном маань хүнд хүрчтэй ашгүй дээ гэж тий. Одоо л нэг сэтгэл онгойж тийг сайхан байна. Мэдээж тэгэлгүй та бид бол ер нь ялгаагүй нөө уран бүтээлч хүмүүс нэг контент хийгээл нэг одоо таны хувьд бол тэ номоо гаргаад ингээд энэний дараа нэг уншигч үзэгчдийн сэтгэл ямар байгаа бол гэдэг одоо юм айдас төгшөөр бол яг л адилхан байсан байна шүү дээ тийм ээ. Тэгээд энд чинь бас нөгөө хэвлэх зардал маш өндөр гардаг. Тэгэл ингээл олноор ингээ хэвлдэг. Тэгээ олноор ингээ хүмүүс зардаг. Тэгээд санхүүгийн хувьд ч гэсэн ингээ эргээд тэр бүх төлбөрүүдийг буцааж төлөх гээл ингээл ачаал бас их байгаа шүү дээ тий. Тэгэл тэр ачаал донд намайг одоо хүний сэтгэлд нийцэхгүй мөртлөө ингээ мөнгө хөрчлөг гих болов гэж бас их айжсан байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь харин хүмүүс авсандаа ерөөсө харамсахгүй байна. Дахин уншиж байна. Удаан одоо бүр баг тамшаалж уншиж байна тий. Уйлж уншиж байна гэд хайрлж уншиж байна гэд хүмүүс хэлээд ахаар би бас баярлаад. За ямар ч гэсэн
ажил маань ажил болчихжээ гэж. Тэгээ би энэ төр чинь бас нэг онцлог нь өмнө нь бол би ерөөсө хүнтэй ярилцаж хийдэг байсан учраас агүй зөрөгтэй байсан юм байна. Жишээлбэл ногоонууд нь лам 60 цагаан өнөө 2 төр чинь би Жефтэй ярилцж байгаа л англиар биччихдэг байсан шүү дээ. Тэгэл англиар бичээл миний бичснийг Жеф хамгийн түрүүнд уншдаг. Жеф уншаал тэрийг нь засахын засаал надаас лавлаж асуухын асуугаал эн чи яахаараа ийм болчдгийг логикийн хувьд алдаатай юм биш юм шүү гэж миний алдааг илрүүлээл ингээ би айгүй хантай байсан байхгүй одоо 3 дахь 2 зохиолоо бичихтэй. Тэгээ 3 дахь зохиолоо бичихтэй ерөөсө цор ганцаараа нөгөө Монгол дээр бичиж байгаа учраас Жефтэй ярих юм байхгүй, шүүмжлүүлэх юм байхгүй. Ингээ харанхуй ингээ ганцаараа бичихчээс амар юм билээ. Тэгээ нэг ганцаараа ном бичдэг зохиолч нарын одоо хөдөлмөрийг би үнэхээр анх удаа одоо үнэлж үзсэн. Тэгээ нөхөртөө ингээ хантай бичих ингээ гав ганцаараа бичхөөр чих тэнгэр газар шиг ялгаатай юм билээ. Тэгээ энэ номыг бичих гэж би 3 удаа бичсэн штэ. Эхний удаад нь биччихсэн бас болохгүй, хоёр дахь удаад нь бичээд 100-аа туулсан явж байгаа бас болохгүй тий. Тэг ингээ ганцаараа болохоор хүн ингээ мухардаал болоод идэх юм билээ. Тэгээ яг сүүлдээ би редакторыгаа гуугаад редакторын ажил руугаа орохоос өмнө бичиж явах явцад бас надаа шүүмж хэлж өгөөч гэдэг ингээд редактороор эрт шүүмжил аваад тэгээд хантай болж аваад нэг шүүмжлэх хүнтэй болж аваад тэгээд бас нэлээд зөрөгтэй цааш нь өргөжлүүлж дуусгасан. За он цагийн хувьд хоёлаа яриа л да. Ногоонууд нь лам бол 2008 онд гарсан. За 60 цагаан өдрийн хувьд бол харахад 17 он гэхээр ер нь нэг 8-9 жилийн дараа. Тэгэнгүүт ингээ 2026-нд өөрийн голын чөлөө гэхээр таны номнууд нэг за нэг дунджаар нэг 8 жилийн цэглэлтэй. Яг саях бас яг 9 жилийн дараа л гарчлаа. Төлөвлөгөө нь бол 8 жилийн дараа гарах 25 онд гарах төлөвлөгөөтэй байсан. Тэгвэл өндөө 25 онд амжаагүй. Ноорго бол 25 онд бичиж дуусч амжсан. Тэгтээ засах, янзлах, дөрүүд дээрээ эргэж ажиллах, машлах гэсээр хагаад ер нь 26 онд л гаргалаа л да. Тэгээ яагаад ингэж худдаг вэ гэхээр би ч нөгөө түүхэн үнэн зүйлд тулгуурлаж бичиж байгаа учраас түүхээ судлан тий хүмүүсийн дурсамжийг судлан тэгээд хүмүүсээс ингээд түүхэн тэр цаг үед амьдарч байсан хүмүүсээс нөгөө аман түүх цуглуулна гэдэг чинь айгүй удаан ажил байдаг. Одоо 10 настай хүнтэй ярилцлага хий гэхэд 10 сарын туршил ярилцсан шүү дээ. Нэг сард нэг л хүн олдсон шүү дээ. Дараагийн сар дахиад нэг хүн олдно, дараагийн сар дахиад нэг хүн олдно. Тэгээд хүн ингээд нэг оочин соочин зүйл ярьдаг. Тэрнийх нь нөхөөс мэдээллийг дахиж уншиж олдог. Уншиж олж итэл унсан мэдээлэл дотор бас ойлгомжгүй юм гарч ирдэг. Тэгэхээр дахиад ахмад хүмүүстэй уулздаг. Ингээд нэг тийм нэг одоо юу гэдгийг хөвглөрсөн тийм урт процесс байдаг байхгүй юу. Тэгээ энэ урт процесс нь ингэж хөвглөрч явсаар гал ер нь миний нэг ном гаргах хэмжээний одоо баримт материал нэг 8 жилийн дотор цуглардсан юм байна. Тэрийг ингээ боловсруулах хугацаанд ингээ яаж игээд ингээл 1 жил болчихдг юм байна. Тэгэл ингээл 9 жилийн дараа гараад байгаа байхгүй. Тэгэхээр яалтчгүй ингээ 7 хоног болгон бестселлер болоод ах нь аргагүй юм та гэж харж байна. Тэгээд нээлт хийсэн цагаас хойш бестселлер болж байгаа харагдсан номын дэлгүүрүүдээр. Тэгээд энэ төр ном дээр аз хур дээр бас байсан тий. Өмнөх 2 одоо ах ихч хоёроосоо гэх юм одоо тий. Өмнөх хоёроосоо илүү сайн одоо гарааны бест борлуулалт бол өмнөх хоёроосоо илүү сайн байгаа. Тэгэхээр хүмүүс үнэхээр 3 дугаар дэвтрийг хөсөө үлээсэн байна гэдэг нь бол харагдаж байгаа. За яг хуу сонирхоод би нэг юм асуухад нөгөө таны ингээд өөрийн голын чулуу номоо тун удахгүй гэдэг захим орчинд бичсэн ингээд постыг харахад яг тэр үед нөгөө нэг рэпер Тандрын гигэн дуу гарч исэн байхгүй юу. Тэгээл ингээд хүмүүс маш их одоо сэтгэл өндөр байсан. Тэгээ зарим хүмүүс яг хуу мэдгүй хүмүүс бол таны ногоонууд нь романы одоо нас хэдвэлсэн байна гэх ингээд нийгэм ер нь ингээд маш олон юм хилцүүлгүүд явж ирсэн. За яг уу он цагийн хувьд бол таны хувьд тэгж таарсан уу? Гэртээ суужгаад бичиж дууссан хугацаа маань энэ дээр байгаалтаа бүр ингээд энэ дээр би биччихсэн санаж байна. 2025 оны 12 дугаар сарын 21-ний орой 22 цаг 5 минутанд гэж байгаа. Тэгэхээр би яг энэ номынхаа одоо анхны нооргийг бичиж дууссан хугацаа маань одоо өнгөрсөн жилийн 12 сарын 21-нд байгаа байхгүй. Тэгээ энэс ч хойш бүтэн 2 сар редакцаар дамжаад тэгээ 2 дугаар сарын 21 гэхэд хэвлэлтэнд орж байгаа байхгүй. Тэгээд хэвлэлтэнд орсны дараагаар 3 дугаар сарын 5-нд нээгдэж байгаа юм л да. Тэгэхээр зэрэг Тандрын ном, Тандрын гигэн гэдэг тэр клип бол зүгээр л бурхнаас өгсөн бэлэг байсан. Одоо яг өөрийн голын чулуу ногоонууд ламын цуврал арманы маань хувьд Тандрын тэр гигэн гэдэг зүйл бол бараг л дээд тэнгэрээс бидэрт явуулсан бэлэг шиг тэгж гинт орж ирсэн. Би маш их баярлсан. Тэгээд Тандрт баярлалаа энэ ташин дэлхийд ийм гоё бүтээлийг ийм гоё ингээд
цаг мөчийг тааруулсан юм шиг ингэж гаргаж өгсөн их баярлсан. Хоёрдугаарт яг ингээд та нарын тэр зүйлийг одоо юу дууг ингээд сонсоход тэр дууны клип бол нэлээд олон уран зохиол, нэлээд олон зүйлээс сэдвэлж угаасаа их судалж хийсэн санагдсан надад. Мэдээч хэрэг тэр одоо хараагүй хүн, сохор хүн эргэж ирээд тэр нутагтаа ирж байгаа тий. Тэр нөгөө нэг ороогүй сүмээс авсан тэр үзэгдлүүд бол байна. Тэр говийн үзэгдлүүд бол дандаа ороогүй сүм үзэгдлүүд байлаа. Харин ороогүй сүм дээр ч нөгөө хилмигдэл гардаггүй шүү дээ. Хилмигдлийн тухай бүр огт юу ч байхгүй байхгүй. Тэгэхээр зэрэг хилмигдлийн тэр сцен нь болохоор ялцчгүй манай ногоонууд нь ламаас сэдвүүлсэн. Тэгээд тэр нөгөө нэг ахыгаа ингээд мэдээлэл өгсөн дүү нь болохоор манай агван ч юм шиг те. Тэр хохирогч нь болохоор манай баасан ч юм шиг. Гэхдээ баасан өгтгөө бодоход тэр өөр өгтөг дүрээрч та сэдвүүлсэн юм шиг те. Ингээд ерөөхдөө нэг тийм олон одоо зохиолуудаас авсан одоо нийлмэл тийм гүнзгий сэтгэлээсээ одоо гэгэн гэдэг дууны оригинал бүтээл гарсан байгаа байхгүй. Тэгэхээр би тэр бүтээлийг бол оригинал бүтээл гэж хэлнэ. Тэр хүнд тэр оригинал санаад хүрэхийн тулд олон зүйл нөлөөсөн байна. Миний зохиолч гэсэн одоо өөрийн голын чулуу дээр ингээд уншихад бол энэ бол оригинал бүтээл мөртлөө энэ дотор ч өчнөө хүний дурсамж тий өчнөө юмнаас би ч ингээд мэдээлэл авцсан юм чинь тэр нэг хүний дурсамжийн үзэгдэл энэ нэг хүний дурсамжийн хийсэн тоо баримт тий тэр нэг хүний дурсамж ном надад ярьж өгсөн юмных нь үзэгдэл нь энд байж байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг яг тэрэн шиг ногоонууд нь лам бол тэр гэгэн гэдэг уран бүтээлийн одоо нэг үзэгдэл нь болж өгч тий нэг одоо санаа нь болж өгсөнд би бол баяртай байгаа. Би бол болж өгсөн гэдэгт бол итгэлтэй зүгээр хэрвээ ногоонууд нь ламаас санаа аваагүй зүгээр өөрөө баримт уншиж байгаа тэрийг сэтгэсэн бол ногоонууд нь лам зүгээр далимд нь одоо тий олны талархлыг хүлээсэн байхгүй далимд нь одоо олны хайрыг татцсан. Тэгэхээр зэрэг тэрийг бол одоо уран бүтээлч та нар бол өөрөө л хэлэх байх зүгээр миний харахад бол ороогүй сүм ногоонууд нь лам хоёр яг нийлээ явж байгаа юм шиг надад харагдаж байгаа. Тий. Тэгвэл тэр цаг үе нь шүү дээ. Одоо тэрийг гаргасан цаг үе нь яг миний номны нэг нээлтийн өмнөх сард таарад тэгээд ногоонууд нь лам 60 цагаан хоног унших одоо уншилт гинт нэмэгдээд тэгээд ногоонууд нь лам чи ер нь гарснаас хойш 18 жил болчихсон ном 13 жил бестселлерээс буугаагүй одоо 13 жилийн турш бестселлерд байсан ном шүү дээ. Маш удаан байсан. Гэхдээ сүүлийн 5 жил бол бестселлерээс буутсан байсан. Ялчгүй сүүлийн 5 жил шинэ номнууд төрж орж ирээд ногоонууд нь ламын одоо нэг ханалт үсээд те ингээд бестселлерээс бол буутсан байсан. Тэгэхээр 5 жил бестселлерт байгаагүй номыг буцаагаад бестселлерт оруулаад ирсэн шүү дээ. Одоо тандар оруулж ирсэн шүү дээ. Эхлээд тэгээ тандар тэрийг оруулж ирсний дараа өөрийн голын чулуу орж ирээд дахиад өөрийн голын чулууч нь ногоонууд нь лам 60 цагаан хоног хоёроо бүр дээшлүүлээд бестселлерийн бүр эхний 5 дотор гуруулаа яваад байгаа байхгүй энэ гуравч. Тэгэхээр тэгж миний 3 арман би энийгээ бас дараа нь татсан байна лээ л дээ. Тий. За ер нь бол таны ингээд бүтээлүүд уншихаар ингээд аз жаргалтай юм моментууд тий хүний нэг юм сэтгэлийн нандин мөчүүдийг айгүй харуулад байдаг. Одоо жишээлбэл миний хувьд бол ногоонууд нь ламыг уншиж байхдаа хидэд уйлсан. Таны уншигчид бас хэлж байгаа байх. Манай уншигчид номны нэлээд хэсэг дээр уйлсан байлээ. Одоо яг гүн сэтгэл төрж уйлж зарим нь бүр ингээд амьдрал руу нөөрэ орж ингэж төсөөлсөн байлээ. Тийм. Тэгэхээр ер нь тэр хэсгийг яаж бичдэг юм бэ гэхээр одоо дүрсэлж бичих хэрэгтэй болдог. Дүрсэлж бичих хэрэгтэй. Магадгүй зарим уран зохиолчид бол хүний сэтгэл дотор юу бужигнаад байгааг маш сайн бичдэг байх магадaltaй. Одоо жишээлбэл сэтгхүүн зохиолч нар тий уран сэтгэмжтэйгээр ингээд уран үгээр оюун гэрэл гэдэг хүний толгой дотор юу байгаад байна гэдгийг бичгтээ аягүй сайн байж магадгүй. Би болохоор анханасаа уран зохиолоо бичгтээ кино үзэж өссөн залуу үеийнхэнд зориулж бичиж байгаа учраас анханасаа би хүний сэтгэл хөдлөлийг дүрсэлж бичихээр өөрийгөө илүү одоо сургасан гэх юм уу да өөрийгөө илүү хөгжүүлсэн гэх юм уу да одоо юм бичдэг хүний хувьд. Тэгэхээр зэрэг тэр хүний сэтгэл асар их хөдөлж яах гэдгийг яаж дүрслэх вэ? Юугаар дүрслэх вэ гэдэг аягүй чухал байхгүй юу? Тэгээд би тэр дүрслийн хойноос одоо нэлээд боддог. Одоо жишээл Баасан Сэндмэ 2 дурлаа гэхэд одоо дурлцлаа гэд биччих юм бол гадна л төвч харагдахгүй байхгүй. Чи бид хоёрын одоо хоорондоо хэрэлдэж байгаа жишээл гадна л харагдахгүй. Зөвхөн эсвэл үгээр сонсогдно, эсвэл үйлдэлээр, эсвэл бүр ингээд одоо тийм дүрслэлээр тэрийг харуулах хэрэгтэй. Би зөвхөн ганцхан зүйл чамд уншиж үзүүлье. Баасан яг хүүхчиг хөнгөн шингэн гин томоогүй болсон мэт санагдав. Өчигдөрхөн сэтгэлийг нь шаналгаж дээрээс нь хүн дээр дарж байсан хар бодол үгүй болжээ.
Баасан бас өчигдөр Сэндмагаас сонссон нэг зүйлийг туршиж үзмээр санагдав. Тэр зүгээр л юу ч бодохгүйгээр хүүхэд байж үзье. Бодсноороо биш, мэдэрснээр зарим хормыг өнгөрөөж үзье гэж зориглосон нинэ. Цасаар биеэ арчиж, чичрэх хэрн халууцах, даарах хэрн хөөх энэ мэдрэмжийг авах мөчтөө тэр зүгээр л хүүхэд инээж хөхөрч үзв. Хичнээн жил ингэж инээгээгүй юм бэ? Ер нь амьдралдаа ингэж цасаар тоглож үзсэн гэж юу? Цасан дээр нүцгэлж үзсэн билүү? Эн чинь болт шиг хүний л хийдэг хөөрөн үйлдэл бидтэй. Баасан бодлогошрон суудаг мөчөө ийхүү цасан дээр өнгөрөөсөндөө ихэд баярлаж байв. Хүүтэнд чангарч байгаа арьс түүнийг тэсэж буй төвчээр нь түүнд таалагдаж тэр толгоогоо хүртэл цасаар норгон нойтон цасаар хандлаа тоглолоо. Даарчлаа шүү дээ хувцас өмсөөч гэх Сэндмагийн дуу сонсогдов. Баасан яг ингээ өөрийнх нь ингээд юм нэг түгжигдмэл одоо дарамттай ийм нэг тий хилмигдэлд орцсон одоо насаараа хилмигдсэн энэ хүнд байдлаас нэг мөч ч гэсэн гаргая л гэж би бодсон байхгүй. Гэхдээ нэг мөч ч гэсэн тэр хүнийг тэр хилмигдлийн дарамтаас гаргахын тулд би энэ хүнийг яалах ёстой гэж бодсон байхгүй. Тэгээд яг тэгээд ингээд цасаар тоглолж байгаа байхгүй. Тэгээд энэ дотор ингээд янз янзын тийм нэг жижигхэн ийм мөчүүд ч байгаа. Томоохон сэтгэл хөдлөлтэй гой мөчүүд ч байгаа. Тэгээд тэр мөчүүдийг уншиж хүмүүс нөгөө Баатартайгаа хамт гуйж, Баатартайгаа хамт баярлаж ингэ сэтгэл хөдлөлөөсөө л гэж бодож үздэг. Тийм. Таны хувьд номоо бичиж байхдаа ер нь хамгийн их одоо мэдэрсэн сэтгэлийн хувьд тий хүнд одоо хэцүү байсан ч гэдэг юм уу тий олон зүйл байсан баг. Энэ олон жилийн хугацаанд тийм ээ. Тэр мэдрэмжийг яаж харуулах вэ гэдэг л хамгийн хэцүү байдаг. Ерөөсөө ийм мэдрэмжийг ойлгоод идэг. Одоо жишээлбэл дурлаад байгааг нь ойлгоод идэг, зовоод байгааг нь ойлгоод идэг. Тэ баярлаад байгааг нь ойлгоод идэг. Гэхдээ ингээ асар хүчтэй тийм одоо татагдаад байгааг нь ойлгоод идэг. Тэр байтгаа бүр бэлгийн дур хүслийг нь ойлгоод идэг. Тийм юмнуудыг ойлгоод байгаа мөртлөө энийг яаж харуулах вэ? Бүдүүлэг үг хэрэглэхгүйгээр яаж одоо хүсэл тачаалыг бичих вэ? Яаж одоо сэтгэлийн хөдөлгөөнийг хэтрүүлэхгүйгээр бичих вэ? Зөв хэмжээнд нь бичих вэ? Тэрэнд л одоо эрэл хайгуул хийдэг л дээ. Хүмүүс нөгөө нэг сэтгэлийн хөдөлгөөн хайр дурлалыг бичиж байгаа нэгэд хит нялуу өгөрчээд идэг. Нялууруулаад идэг байхгүй. Яаж нялууруулахгүй? Яг ингээд дүнгэж хүрээл, дүнгэж мэдрээл анзаараад тэгэл зогсох вэ гэдэг энэ хэмжээсэндээ би бас их анхаарал тавьдаг. Тэгээ манай редактор бол яг намайг ингээд зөв хэмжээсэндээ бичсэн юм дээр манай редактор бол засахтаа зүгээр яг гоё олж гэл ингэдэг. Хит бялууруулсан юм уу? Эсвэл хит ингээд завхаар болцсон ч юм уу? Ингээд тийм зүйлийг харангуйтаа манай редактор шууд гэдэгхгүй энэс хэтрээ авчлаа, энэ хэмжээнд хэтрээ авчлаа гэл энийг буцаагаад хэмжээнд аваач гэл ингээд ерөнхийдөө бол юм цензууртай бичдэг гэсэн үг л дээ. Тэгэхээр хэрвээ хажууд чинь тийм цензуурдагч байхгүй бол зохиолч хүн ингээд нөгөө жолоогүй мөр шиг бас янз янзын бичих магадaltaй. Тэгэхээр зэрэг энэ номыг уншигчийн нөгөө нэг мэдэрч байгаа тэр нандин мэдрэмжийн нандин гэдэг хүрээнд дотор нь байлгах гэдэг бол их одоо хамтын ажиллагаа шаарддаг юм билэ. Тэгээд ганц миний фантаз биш, ганц миний үг биш. Энэ номыг ингээд танд ингээд яг гоё мэдрүүлж байгаагийн томоохон хэсэг нь бас манай редакторын бүтээл шүү гэж бас хэлмээр байна. Та ер нь их романтик хүн баха. Би нөгөө Америкт нөгөө ном бичих курст явсан байхгүй. Би чинь зохиолч сургууль сураагүй шүү дээ. Тэгэхдээ Хавайд байдаг нэг юм ном бичих курст явсан. Hawaii Maui Writers Conference, Kauai Writers Conference гэдэг ингээд Kauai арал, Maui арал гэдэг хоёр янзын арал дээр зохиолчийн курст явсан. Тэгээ яг тэр маш их мөнгө төлж явсан л да. Монгол мөнгөөр бол нэг курсэнд 40 сая төгрөг зарцуулагдаж байгаа байхгүй. Тэгээ яг жив битгаар чи анх нөгөө хоёлаа ном бич үзээгөө. Ногоонууд нь ламаг анх бичих гээл тийшээ явж байгаа шүү дээ. Тэгэхэд ерөөсө заасан байхгүй. За ер нь бол та үнэхээр том арман бичиж гэж бодчихвол, ном бичиж гэж бодчихвол арман гэдэг бол амьдралын бүх юмыг л оруулах хэрэгтэй. За тэгээ тэрэн дотор нь хайр дурлал байхгүй бол хоосон. Секс байхгүй бол бүр хоосон. Тэ одоо тэгээд юу ч гэдэг тэд нар ингээд англиар бол 2-3 юм хэлдэг л дээ. Love, blood, sex гэж нэг юм 3 юм байдаг байхгүй. Тэгээд хайр, секс, цус гэдэг энэ 3 юм бол ямар ч арманыг арман дотор одоо нэг байх ёстой орц байдгийг шүү гэдэг ингэж байгаа байхгүй. Тэгээд энэ байх ёстой орцыг дүрсэлж сурахгүй бол энийг хийж чадахгүй бол баг зохиолч болоод хэрэггүй дээ гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр чин би чин тэн дээр чи одоо өстө нэр мэддэг чаддаг бүх авьяасаа л гаргаж байгаа байхгүй. Тэгээд ямар ч нөгөө нэг
гаргаж байгаа хүний хайр дурлалын реакц болгоныг, хүмүүсийн хоорондын сэтгэл хөдлөл болгоныг, за тэр одоо эр эмийн харилцаа болгоныг өөр байлгана гэдэг чинь одоо бас толгой ажиллуулж байгаа. Ерөнхийдөө яавал гэд. Тэгтээ нэг Америк киног дуурайцсан юм бичиж ерөөсө болохгүй шүү дээ. Нэг эсвэл нэг Европын зохиолчдыг дуурайцсан юм бичиж болохгүй. Энд чинь Монгол байх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр Монголд мөртлөө Монгол орчинд мөртлөө яаж гоё? Яаж тэрийг гоё дүрслэх вэ? Тэр л одоо Монгол хэлээр зохиол бичиж байгаа хүний хариуцлага байгаа байхгүй. Тэгээ нөгөө гадаадын редакторуудад уншуулдаг нэг. Эний чинь Францад гаргасан, Америкт гаргасан. Тэгээ гадаадын редакцуудад ингэ уншуулдаг. Тэд нар уншихлаараа ерөөсөө яг Монгол хайр дурлалыг олж харлаа гэж хэлдэг. Тэгээд би тэрэнд нь бас баярлалдаг. Тий. За ярилцлах юм байна. Дараагийн нэг хөгжилтэй хэсэг гэд би одоо нэрлэлцээ. Танаас асуултууд асууна. Тэгтээ та энийг хурдан хариулна. Тэгтээ ерөөс бодохгүй. Тий, ер нь бодохгүйгээр шууд сонгоол хариулна гэсэн. Номоо бичгээд кофе юу эсвэл цай юу? Цай. Өглөө бичгүү, шөнө бичгүү? Өглөө. Таны шинэ ном зөөлөн үү, хүчтэй юу? Хүчтэй. Бичиж байхдаа чимээгүй орчин уу, хөгжимтэй орчин уу? Аль нь? Уншигчид уйлах уу, эсвэл бодолд орох уу? Уйлна. Та өөрөө номоо уншиж байсан бол нэг суултаар унших уу, хэсэг хэсгээр унших уу? Хэсэг хэсгээр. Амралтын өдөр ном бичих үү, эсвэл ном унших уу? Бичнэ. Би бол бичээд байгаа. Тэгээ одоо бол уншина. За, таны номыг 3 үгээр шууд хариулвал өөрөө боломжтой. Яа, энийг бодсон. За, эдгээр асуултуудаас тань дээр зарим нэг асуултан дээр нь тайлбар байна уу? Одоо жишээлбэл чимээгүй номоо бичдэг шүн үү, өдөр үү гэдэг дээр хариулт тий. Ер нь бол өглөө штэ. Миний ном ингээд надад өөрөө хилэгдээд сэрээд ирдэг байхгүй. Тий одоо өөр өгүүлбэрээр ороод ирдэг байхгүй. Тэгэл би өглөө босол яг тэрийг өвчдөг байхгүй. Өөрөөр хэлбэл гэрийн даалгавраа өдөржингөө бодоод амьдраад шүнжэнгөө зүүдлээд ингээд гэрийн даалгавар одоо далд ухамсар хийгдэжсэн өглөө босохдоо шууд л цасан дээр тоглоё гэж сэрээд ирдэг байхгүй. Баасан би цасан дээр тогломоор байна гэж сэрээд ирдэг байхгүй. Тэгэл тэрийг би бичдэг байхгүй. Ерөнхийдөө бол өглөө бол зохиолч юм бичихтэй. Шүн зүүдлэлт юм уу одоо шүн тэр тарих нь өөрөө бодчт юм уу? Эсвэл одоо тий нөгөө чи энийгээ бичгээ мартаад байна шүү гэдэг юм сануулга надад ирд юм уу? Ямар ч өглөөл бүх санаанууд маань ингээд одоо би намайг бичтэй гэдэг ингээд агсаа байж байгаа байхгүй. Тэрний тэгээд маш хурдан биччихсэн. Тэгээд өглөө бол ер нь 2 цаг номоо биччихсэн. Гэхдээ өглөө бичиж чадахгүй өглөө би л да одоо хар өглөөгөр балетандаа явна. Зарим өглөө бол бичигээд ч цаг байхгүй энэ төр өглөөд харна. Тэр энэ төр үед ингээд нэг яг ингээд хүн чинь нэг өглөө нэг давсгаа суллаагүй ингээд бариад байгаа юм шиг тийм мэдрэмж төрөөд идэг байхгүй. Энийг гаргахгүй л болохгүй. Тэг ингээд шээс хүрээд байгаа юм шиг тэг давсгаа суллаагүй юм шиг. Тэг тэрийг биччихээж л нөгөө би чинь тайвшрна шүү дээ. Тийм учраас өглөө бичиж амжаагүй юм аа. Ороо юм уу өдөр юм ингээ хүчээр бичих бол би хөгжим сонсдог байхгүй. Хөгжим сонсч нөгөөсөн боцож хурж ирнэ тий. Өглөө бол ямар ч хөгжимгүй зүгээр ингээд шууд ингээд дурр гээл бичигдчихнэ тий. За өөр асуултууд дээр тайлбар кофе зэн дээр би ерөөсө кофе ууж чаддгүй. Угаасаа кофе ууж миний ходоод хүлээж авдаггүй. Өвдөд идэг. Ходоод шууд өвдөд идэг. Би ерөөсө кофе ууж чаддгүй. Тэгэхээр одоо хүссэн ч үсээгөө цайгаал юм да. За тэр нөгөө нэг суултаар унших уу, хэсэг хэсгээр унших уу гэдэг дээр энэ зохиолыг манай зохиолыг нэг суултаар уншвал энэ дотор гарч байгаа бүх улс төрийн үйл явдлыг ойлгохгүй. Яг зүгээр хайр дурлал хүмүүсийн харилцааг бол илээд өнгөрнө. Олон ингээд дистрата унших юм бол энэ дотор давхар түүх яваад байгаа. Хүний амьдрал яваад байгаа, давхар улсын түүх яваад байгаа. Тэгэхээр тэр хоёрдугаар давхарт байгаа тэр түүхээ ойлгоно. Одоо хэсэг хэсгээр нь уншиж яг дотроо бодож шингээж өмнөх үзэгдэл дээр сая юу болчихваа. Тэр хүмүүсийн амьдрал юм болчлаа. Цаана улс юу болчихваа гэдэг ингээд давхар ингээд бодож унших юм бол миний номноос түүхийн хичээл дээр хизээч заалгаж байгаагүй. Ямар ч их сургуульд заалгаж байгаагүй. Ямар ч багшийн лекцнээс сонсоогүй түүх чинь гараад ирнэ. Тийм. За баярлалаа. Өнөөдөр амралтын өдрийн хөтөлбөрт маань цаг заваа гарган амралтын өдрийнхөө тийм ээ өмтэй цаг хугацаанаас бас
зориулж хүрэлцэн ирж сайхан номоо танилцуулсан танд их баярлалаа. Тэгээд сүүлийн асуулт бид бүхэн зохиолч танаас уншигчид бид бүхэн бол байнгын одоо уран бүтээлийг тий сайхан номыг бас нэхэж явах болно. Дараагийн номын талаар тий дараагийн ном байна уу? Сууж байгаа ном байгаа юу гэдэг дээр. Хэрвээ анзаарах юм бол энэ номынхаа ард би нэг талархал бичсэн байгаа. Тэгээд талархал дээр би хожимдсан талархал гээд ногоон нүүдэн ламынхаа ном дээр бичиж чадаагүй талархлаа энд нөхөж бичээд тэгээд Идүгэгийн талархал гээд энэ номоо бичгэд гаргасан талархлаа бичсэн байгаа. Тэгээд энэ талархал дээр би ингэсэн байгаа шүү. Нэг одоо том амлалт гэх юм уу та. За. Энэ дээр гэж байгаа. Хэдийгээр өөр түүх, өөр номонд зориулж мэдээлэлээ хуваалцсан ч өндөр настан чойжлын намжилгүй Баатрин Содномгой нарын сонирхолтой түүх деталь мэдээллээс энэхүү армаандаа ашигласан юм аа. Зохиогч миний бие энэ хоёр ахмад бууран ярьсан хонгор нутгийн нэгэн түүхийг бичиж үлдээх өртөө үлдэж байна гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ одоо миний дараагийн номын амлалт гэж хэлж болно. Тэгээд энэ манай одоо ногоон нүдэн лам өрийн голомжлоо энэ 60 цахан ам чинь дандаа хөвсгөл болоод байгаа үйл явдал шүү дээ. Тэгээ Баян Хонгор аймагт суманда очиж суманда нутаг орноо үзүүлээд ярьсан гоё түүх бий. Тэгээ тэр түүхийг буулгая гэсэн бас мөрөдөл бол байгаа. Тэгээд амралтын өдрөө ирсэнд баярлалаа. Баярлалаа. Миний номыг үзэгчд гэж яриад байгаад чинь би бас баярлалаа. Намайг нөгөө бүр хамгийн анх ногоон нүдэн ламыг уншсан нэг залуу уншигч. Би номоо үзчихлээ. Дараагийн ангид хизээвэ гэсэн яг кино ярьж байгаа юм шиг ярьчихсан. Яг тэр шиг заримдаа яригдаад байна. Баярлалаа.